Монголын байр харваны холбооны ерөнхийлөгч Тунцгийн цагаан. Монгол улсын эрүүл мэндийн спортын сайд Олимпийн наадамд бэлтгэх үндэсний хорооны хэд дарга Олимпийн наадамд бэлтгэх ажлын хэсгийн дарга самбуугийн ламба. Эрүүл мэндийн спортын яамны төрийн нарийн бичгийн дарга аюул заны Эрдэнэ туяа. Монгол улсын их хурлын гишүүн 1988, 1992, 2000 оны Сидней зуны Олимпийн наадмуудад оролцож Монгол улсын багийн хугацаар 3 удаа өндөр нэр хүндүүлж Монгол улсынхаа төрийн далбааг барьж өгсөж байсан Бадманы буугийн Бат Эрдэнэ. Монголын үндэсний Олимпийн хорооны ерөнхийлөгч, Азийн Олимпийн зөвлөлийн гүйцэтгэх хорооны гишүүн, Азийн Олимпийн зөвлөлийн статистик мэдээллийн хорооны дарга, Монгол улсын эрүүлийг хамгаалахын авиат ажилтан Дэмжигч үеийн загцран. Олон улсын Олимпийн хорооны хүндэт гишүүн 1977 оноос эхлэн 20 жил олон улсын Олимпийн хорооны гишүүнээр ажиллаж 2007 оноос хойш олон улсын Олимпийн хорооны хүндэт гишүүнээр өргөмжлөгдөд байгаа Монгол төмний Олимпийн өвөө Монгол улсын соёлын гавьяа зүтгэлтэн Шагдарч үеийн маг хүн. Рио 2016 зуны Олимпийн 31-р наадамд оролцох Монголын багийн ахлагч, Монголын үндэсний Олимпийн хорооны дэд ерөнхийлөгч, Монгол улсын ардын эмч Жамбылын Хатанбаатар. Олимпийн наадамд бэлтгэх үндэсний хорооны гишүүн, нийслэл Улаанбаатар хотын засаг дарга бөгөөд хотын захирагч Сундуйн Батул. Олимпийн наадамд бэлтгэх үндэсний хорооны гишүүн, Монголын паралимпийн хорооны ерөнхийлөгч Даваагийн Нямхуу. Олимпийн наадамд бэлтгэх үндэсний хорооны гишүүн, эрүүл мэндийн спортын яамны харьяа биеийн тамирын спортын хөгжлийн төвийн дарга, Монгол улсын гавьяа тасгалжуулагч доктор Дорцрэнгийн Жаргал сайхан. Олимпийн наадамд бэлтгэх үндэсний хорооны гишүүн, Олимпийн наадмыг орон даяар шууд дамжуулан үзүүлэх онцгой эрхтэй олон нийтийн радио телевизийн ерөнхий захирал Цагааны Оюундар. Рио 2016 зуны паралимпийн 15 дугаар наадамд оролцох Монгол улсын багийн ахлагч, Монголын паралимпийн хорооны дэд ерөнхийлөгч, Монгол улсын эрүүлийг хамгаалахын авиат ажилтан Данзангийн Сүрэн хорлоо. Гарын тэргүүтээ хүндэт зочид төлөөлөгч болон Монголын Олимпийн багийн албаны төлөөлөгчид, Монголын үеийн Олимпийн медальтнууд, биеийн тамирын спортын зүтгэлтнүүд, эх орныхоо төв талбайд, эх орны нийслэлийн төв эзэн богд Чингис хааны талбайд хуран цуглаад байна. Эрхэм мөндөд зочдоо, эрхэм мөндөд алдарт тамирчид, дасгалжуулагчтай. Рио 2016 Олимпийн 31-р наадам, Паралимпийн 15-р наадамд оролцох Монголын баг тамирчдыг үдэн гаргах ёслолыг Монгол Улсын засгийн газар, эрүүл мэнд спортын яам, биеийн тамир спортын хөгжлийн төв, Монголын үндэсний Олимпийн хороо, Монголын Паралимпийн хороо, Олимпийн хөгжлийг дэмжих сан хамтран зохион байгуулж байгаа нь дээ. Одоо энэхүү хүндэтгэл ёслолын үйл ажиллагааг албан ёсоор нээж өгөх хэмээн хүндтгэлийн хоймроо Монгол Улсын ерөнхий сайд Олимпийн наадамд бэлтгэх үндэсний хорооны дарга Жаргал тулахын Эрдэнэ он таныг хүндтгэлийн микрофоны өмнө хүндэтгэн өрье. Хүндэт ерөнхийлөгчөө, эрхэм мөндөд тамирчид, дасгалжуулагчид, их спортын зүтгэлтнүүдээ эх орон ард түмнийхээ итгэл найдварыг дээдэж Монгол төрийнхэн алтан соёлын талбайг
өндөр дүргэн мандуулах эрхэм үүргийг хүлээсэн баг тамирчдаа дөрөндөн сууд тусааж дэмжихээр хүрсэн ирсэн ард иргэдээ та бидний хүсэл тэмүүлэл ихтгэл найдварыг кейсээр ё 2016 зуны олимпийн 31-р наадамд оролцох 42 тамирчин Паралимпийн зуны 17-р наадмыг зорих 8 тамирчиндаа өдөн оролцоход бэлэн болоод байна. Хүндрэлтний өвнөгдөл шодрог өрсөлдөөний талбар болсон олимпийн наадамд манай Монгол улс 1964 оноос анхлан оролцож ирснээс хойш өнөө хүртэл чөлөөт жуудо, бокс, буудлын төрлөөр 2 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль, нийтдээ 24 медалийг хүртсэн амжилтыг үзүүлээд байгаа. Монгол улсын засгийн газар олимпийн наадамд бэлтгэх үндэсний хорооны зүгээс Олимпиас, Олимпийн хооронд баг тамирчдаа Паралимпийн наадамд амжилттай оролцох бүхий нөхцөл болцоогоор хангахад онцгойлон анхаарч ажилласан. Мөн их спортод хайртай түмэн зон болон та бүхний маань баг тамирчдаа гэсэн урмын дэмжлэг, уугаан төрлөг, сэтгэлийн хандив чухал ачаал бүгдтэй байсныг онцлон дэвтгэлье. ё 2016 Олимп Паралимпийн наадамд оролцох Монголынхон баг тамирчдыг сэтгэл санаа санхүүгийн хувьд дэмжих зорилгоор иргэд аж ахуйн нэгж байгууллагууд маань тамирчдаа туслахыг буугаатан өргөжүүлсэний дунд өнөөдөр Олимпийн хөгжлийн сангийн тэтгэлгийг баг тамирчдаа олгох гэж байна. Монгол улсын засгийн газрын тэргүүний хувьд манай улсын баг тамирчид маань Бээжин Лондонгийн Олимпийн наадамд үзүүлсэн амжилттай хөөж эх орныхоо нэрийг дэлхийн дахинад зууруулах нэгдэгт миний бие итгэл дүүрэн байна. ё 2016 Олимпийн тэнгэрт Алтан соёмгот төрийн далбаа маань намирч Монгол төрийн дуулал дахин ихшгэлхийн бэлэгтэй сайхан нэрэлийг өргөн дэвшүүлье. Монгол улсын ерөнхий сайд Олимпийн наадамд бэлтгэх үндэсний хорооны дарга жаргал тулгын Эрдэнэ ат үхэлтэй энд баярлалаа. Эрхэм үндэс зочдоо энд хүрэлцэн ирсэн эрхэмсэг ханагтай найдаа. Монгол улсын төрийн 3 удаагийн шагналд ардын гурван зохиолч Цэндийн Дамлын сүрэн, Монгол улсын төрийн хошоо шагналд ардын жүжигчин Ловсон Жамбын мөрдөрж, Монгол улсын төрийн шагналд ардын жүжигчин Билгийн Дамлын сүрэн, Монгол улсын төрийн дуулал. Бразилийн Рио де Жанейро хотно болох зуны 31-р Олимп Паралимпийн 15-р наадамд оролцох Монгол улсын баг тамирчид нийт бие бүрэлдэхүүнд хандаж баяр хүргэж амжилт хүсгээр Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн элбэг дарж хүндэтгэлийн хандраа хүрэлцэн байна. Эрхэм хүндэт ард иргэдээ, эрхэм хүндэт ерөнхий сайдаа энд уран цугласан нийт тамирчид, дасгалжуулагчид, иргэдээ
та бүхний энэ өдрийн төм амгалан айлтхан мэдчилье. Өнөөдөр Монгол улсын хувьд, Монголын ард түмний хувьд сайхан баярт үйл явдал болж байна. Монголын ард түмэн их бэлгшээлтэй ард түмэн. Огтоо хөвгүүдээ алс ол явахт нь сайхан үдэж гаргаж өгдөг ард түмэн байна. Гэхдээ үгийн хатууг хэлж өөрийнхөө захиасыг захиж явуулдаг ийм ард түмэн. Сэрэгт явахт нь, сургуульд явахт нь, гадагшаа явахт нь ингэж уфтдаг, ингэж үүддэг. Тэгээ өнөөдрийн хувьд бол энэ Олимпийн наадамд явах гэж байгаа энэ тамирчдаа Монголын багийг бид одоо энэ их талбай дээр үдэж гаргахаар урам цугласан байгаа. Энэ жилийн хувьд хамгийн олон тамирчин Монгол улсын түүхэнд Олимпиад оролцож ирсэн түүхэнд хамгийн олон тамирчин энэ зуны Олимпийн наадамд оролцохоор болж байна. 42 тамирчин зуны Олимпийн наадамд оролцох нэ манайхаас 9 төрөлд гэж би ойлгож байгаа. 8 ингээд нийтдээ 50 тамирчин энэ дэлхийн шөрмөстэй, чадaltaй, оюунтай, ухаантай тэр хүмүүстэй өрсөлдөхөөр Монгол нутгаасаа хөлгийн жолоо залах гэж байна. Та бүхний очих газар, та бүхний хийх ажил, та бүхний энэ үлдэж байгаа 16 хоногт бэлдэх үйл ажиллагаа бол маш их байгаа. Ийм учраас та бүхнийг 1 хоногийн өмнө, 2 хоногийн өмнө тэр очих газараа очиж бэлтгэлээ хангаж ингэж ажиллахыг бид нар хүсэж энэ болгосон байгаа гэдгийг хэлхэн зөв баха гэж бодож байна. Манай Олимпийн тамирчид дэлхийн Олимпиас медаль авсан тамирчдад төрийн хайр халамж багтаагүй. Та бүхэнд магтаад багтаагүй. Та бүхэнд ард түмний хүндэтгэл багтаагүй. Одоо та бүхнээс Монголын ард түмэн их зүйл хүлээж байгаа. Монголын төр их зүйл хүлээж байгаа. Монголын ард түмэн тамирчдаа өөрийнхөө алган дээр бөмбөрүүлж авч явдаг ийм ард түмэн. Монголын төр та бүхэнд өгөх гавьяа шагналаа хармлаагүй. Өгч ирсэн. Монголын ард түмэн өөрийнхөө халааснаас тэр мөнгө төгрөг гарах ёстой бүх зүйлийг төсвөөсөө гаргаж явсан. Манай Олимпиад дэлхийн Олимпийн төрлөөр медаль авсан тамирчид насан туршдаа Монголын ард түмнээс, Монголын төрөөс тэтгэлэг авч байгаа. 4 жил авч явж байгаа. Ингэж Монголын ард түмэн, Монголын нийт иргэдийн зүгээс миний охин, миний хүү дэлхийн Олимпиас медаль аваад ирэх юм бол насан туршийн ийм дэмжлэгтэй болох юм байна. Ард түмэн ингэж харж үзэж байгаа юм байна гэсэн ийм ойлголт бий болсон. Энэ бүх ойлголт сүүлийн 4-5 жилд үргэлжилж манай Олимпиад ирэх авах тамирчдын тоо нэмэгдсэн байгаа. Ард түмнийхээ хайр халамжийг дааж явах хэрэгтэй. Халаасандаа байгаа эцсийнхээ мөнгийг та бүхэнд л зориулж гаргаж өгч байгаа. Та бүхнийг Монголынхоо нэрийг гаргаад ирээ гэж ингэж өгч байгаа. Манай тамирчид юугаараа бусдаас ялгарх вэ? Монгол хүн гэдгээрээ ялгарна. Монгол гэдгээрээ та бүхэн нэгдүгээрт ялгарх ёстой. Хоёрдугаарт хувийн зохион байгуулалтаараа ялгарх ёстой. Хувийн сахилга батаараа ялгарх ёстой. Ингэж та бүхэн илүү амжилтанд хүрнэ. Та бүхэн ялагдах эрх байхгүй. Өмнөх орж байгаа Олимпиадаас бараг 2 дахин илүү тамирчид явж байгаа. Монголын ард түмэн, Монголын төр 2 дахин илүү амжилтыг та бүхнээс хүсэн хүлээж байгаа. Түүнээс бага амжилттай ирэх эрх байхгүй. Энэнийг та бүхэнд би ард түмнээ төлөөлж, та бүхний төлөө сүү өргөж, та бүхнийг харж энд хүрэлцэн ирсэн хараад сууж байгаа Монголын ард түмнээ төлөөлж хэлж байна. Та бүхэн өндөр амжилттай ирэх ёстой. Та бүхний ирмэлцэл бол алтан медаль байх ёстой. Та бүхний ирмэлцэл бол энэ шар өнгө байх ёстой. Өмсөж явж байгаа хувцас, энэ явж байгаа энэ алтан шар зам, энэ бүхнийг бэлэгдсэн тэр өнгөний төлөө, тэр медалийн төлөө та бүхэн зүтгэх ёстой. Та бүхэн амжилтаа гаргаад хүрээд ирэхэд манай ард түмэн сайхан хүлээж авнаа. Та бүхэн амжилтаа гаргаад хүрээд авахд аав ээж, төрөл садан, багш дасгалжуулагч бүх харж байгаа хүмүүс та бүхнийг сайхан хүлээж авнаа. Энэ бол гайхамшигтай үйл явдал. 2 твийн төр засгийн тэргүүнүүдийг цуглуулсан 2 том твийн Аз Европын твийн дээд хэмжээний уулзалтыг Монголын ард түмэн сайхан зохион байгуулсан, сайн ажилласан,
би ард түмэндээ асар их баярлж байгаа. Монголчууд чадлаа. Монгол улс чадлаа. Монголын ард түмэн чадлаа. Бид үүнийг харуулж чадсан. Одоо бид нар олимпийн тамирчид маань үүнийг нотлох ёстой. Нотлно гэж итгэж байна гэдгийг та бүхэндээ дахин хэлье. Ард түмнийхээ итгэлийг алдаж болохгүй шүү. Саяхан Саахан хотод болсон хүүхдийн олимпийн наадмаас манай хүүхдүүд 48 медальтай ирж байна. Манай яруу алдарт, манай гайхамшигтай тамирчдын залгамж үе босч ирж байна. Миний хүүхдүүд та нарт баяр хүргье. 48 медальтай. Тэгээ сайхан мэдээ дуулгая. Сая Оросын холбооны улсын ерөнхий сайдтай уулзаад, надтай уулзаад тэгээ тэнд бид нар гарын үсэг зурсан. Монгол улс 2020 онд саяын Саахан хотод болсон хүүхдийн олимпийг Монгол улс 2020 онд эх орондоо Улаанбаатар хотод зохион байгуулах эрхийг авсан байгаа. Энэ сайхан мэдээг та бүхэнд дуулгая. Бид хүүхдийн наадам, хүүхдийн олимпийнхаа эрхийг авсан 2020 онд зохион байгуулж чаднаа. Миний Монголын газар шороон дээр миний ард түмэн нэг л өдөр олимпийг хүлээж авах ийм чадaltaй, чадвартай ийм болно гэдэгт бид байнга итгэдэг. Ийм боломж Монголын ард түмэнд байгаа. Энэ цаг хугацааг бид нар ойртуулахын төлөө, мөрөөдлийг бид нар биелүүлэхийн төлөө зүтгэх ёстой. Энэ бүхний өмнө явх улсууд бол манай тамирчид та бүхэн байгаа. Ингээд та бүхэн маань бидний итгэлийг, монголчуудынхаа итгэлийг алдахгүй гэдэгт бол би бүрэн итгэж байгаа. Тэгээд энэ итгэлийг алдахгүй хурц ирээрээ. Хүн бүхэн хэлж байгаа төрийнхөө дуулыг аль болох олон удаа ихшгэлүүлээрээ. Монголынхоо нэрийг аль болох олон удаа гаргаараа дахин хэлье. Хувийн зохион байгуулалт чухал шүү. Хувийн сахилга бат чухал шүү. Би Лондоны олимпиад эхэлсэн өдөр очив. Лондоны олимпийн маргааш манай тамирчид ямар байдалтай байсныг би харж байна. Эхнийхээ ялагдлыг аваад ямар байдалд орсон байсныг би өөрийн зүгтгэлээр харж байсан. Бүгдийнх нь халуун гарыг атгаад зоригжуулаад тэнд зогсож байсан. Дахиад та нар авнаа. Юунда эхний өдрийн ялагдал ингэж байгаа юм бэ? Тэгэхээр нэг өдөр эхний ялагдал юу ч байсан хамаагүй, эхний ялдаж байсан, ялагдалч байсан дараачийн та бүхний ялалтын эхлэл байх болно. Сэтгэлээр унаж болохгүй. Сэтгэлийн хаттай байх ёстой. Монголчууд сэтгэлийн хатаараа бусдаас ялгарх ёстой шүү. Хувийн зохион байгуулалт сахилга батаараа бусдаас ялгарх ёстой. Ингээд сайн яваад ирээрээ. Монголын ард түмэн харж байгаа, Монголын төр харж байгаа. Төр ард түмнийхээ итгэлийг биелүүлээд эх орныхоо нэрийг дайн дэлхийд дуурсгаад эргээд Монгол газар нутагтаа сайн хүрээд ирээрээ. Та бүхэндээ амжилт хүсье. Хүрээ, 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 хүрээ. За тэр өрөөд Бат сайхан орших болтугай. Эр зориг Тэсвэр хатуужал хөдөлмөр зүтгэлийн амьд үлгэр дуурайлал болсон Монгол түмний мань эрхэмсэг одоо хөдөлмөрийн бахархал болсон эдгээр болсон нийт тамирчидтай, дасгалжуулагчдтай улам их амжилтыг хүсэн өрөө та бүхний минь алтан шарзан бас үлзийтэй байхын бэлэг өрөөлийг өргөн дэвшүүлье. Өнөөдрийн эслийн үйлчлэгаанд Монгол улсын шадар сайд Цэрэндашин Оюнбаатар хүрэлцүүлсэн байна. Эрүүл мэнд спортын сайдын үүрэг гүйцэтгэгчээр 6 сар ажиллаж олимпийн тамирчдаа бас бэлдэх хүсэд тодорхой хувь нэмрийг оруулсан сэтгэлтэн мөн Монголын паралимпийн хорооны ерөнхийлөгч ажил дүрийн яамны төрийн нэрийн бичгийн дарга даваагийн нямхүү хүрэлцэн ирсэн байна. Одоо Монголын үндэсний шгшээвагийн олимпийн наадамд оролцох тамирчдыг төлөөлж олимпийн наадамд шин шударгаар өрсөлдөж эх орныхоо нэрийг өндөрт өргөж эх орон ард түмнийхээ итгэл найдварыг өндөрт мандуулахаа илэрхийлж тамирчны андаа тангаргийг өргөн Монголын жодоохийн үндэсний шгшээвагийн гишүүн бүхэн жодоо орилдааны насан туршидын дэлхийн аваргын тэмцээний хүрэл медаль Монгол улсын гавьяа тамирчин Норд сүрэнгийн Сумья Инчон 2014 Азийн зуны спортын наадмын аварга боксийн насан туршидын Аз твийн аварга олон улсын хэмжээний мастер Норж Нэмбугийн отхон далай. Норжид улсын радио жинэрэ хотноо болох зуны олимпийн 31-р наадамд үнэн чудраг өрсөлдөн, эвлэгдэл, нөхөрлийг хүндэтгэн дээдэж
тамирчны ёс зүй дүрмийг сахин биелүүлж сэргээш болон хоройтой арга хэрэглэхгүй. Монгол эх орныхоо нэр төрийг эрхэмлэн спортын өндөр амжилт гаргахын төлөө оюун ухаан хүч хөдөлмөрөөр зориулсан тус наадамд оролцож буй Монгол улсын нийт үндэсний шгшөөгийн тамирчдаа төлөөлөн тангарагдаж байна. Рио 2016 Олимпийн наадамд оролцох нийт тамирчидтай амжилт хүсч Чайковский нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдааны Гран-при шагналт Монгол улсын гавьяат жүжигчин Ариун Баатар би Монгол хүн гэсэн дуугаар ая өргөнө. Чимээтэй дэлгэр талдан аргын үнэртэй гэрмэдгимаа хүүгээ сансан ави маратай сүгэн оргсон элчиёр Насны цэцгэлүүлсэн намхан тодрогны хүлээж байгимаа намаа сансан лотгийн үдсмийн намрыг шүлдог нөйстэвэгимаа
Рио 2016 зуны олимпийн 31-р наадам, паралимпийн зуны 15-р наадамд оролцох Монголын баг тамирчдыг үдэн гаргах хэслийн ажиллагаанд Монголын олимпийн медальтнуудын төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцож байна. Монгол улсын баг тамирчид 1964 оноос эхлэн 2012 оны Лондонгийн зуны олимпийн наадмын хүртэлх хугацаанд 23 тамирчин 24 медаль хүртсэн багтам сайхан амжилт гаргаад байгаа байлаа. 1968 оны Мексикогийн зуны олимпийн наадмын хүрэл медаль, 1970 оны Эдмонтоны дэлхийн аваргын тэмцээний хүрэл медальт Монгол улсын ардын багш, Монгол улсын гавь тамирчин Данзан Даржаагийн Сэретер, 1980 оны Москвагийн зуны олимпийн наадмын хүрэл медальт Монгол улсын гавь тамирчин Аравдангийн Давадалай, 1980 оны Москвагийн зуны олимпийн наадмын мөнгөн медаль дэлхийн хошоо аварга Монгол улсын ардын багш, Монгол улсын гавь тамирчин Цэндийн Дандан, 1992 оны Барселонагийн зуны олимпийн наадмын хүрэл медаль Монгол улсын гавь тамирчин Намжлын Баяр сайхан, Бээжин 2008 зуны олимпийн наадмын мөнгөн медаль, 2009 оны дэлхийн аваргын тэмцээний алтан медаль, 2011 оны Бакугийн дэлхийн аваргын тэмцээний хүрэл медаль Монгол улсын Хөдөлмөрийн Баатар, Монгол улсын гавь тамирчин Бүрдөржийн Сэрдамбар. 2008 оны Бээжингийн зуны олимпийн наадмын аварга, 2008 оны дэлхийн шилдэг боксчин, 2007 оны дэлхийн аваргын тэмцээний мөнгөн медаль Монгол улсын Хөдөлмөрийн Баатар, Монгол улсын гавь тамирчин Инхбатын Бадрогон. Лондон 2012 зуны олимпийн 30 дугаар наадмын хүрэл медаль, боксын насан туршидын дэлхийн аваргын тэмцээний хошоо хүрэл медаль Монгол улсын гавь тамирчин Уран цэмгийн мөн хэрдэн нарын олимпийн медальтнууд оролцож байна. Олимпийн наадмын жилд олимпийн хөгжлийг дэмжих сангаас Монгол улсын ерөнхий сайдын нэрмжит цомыг үндэсний хэмжээнд бүх аймагуудаар хувийн хвшлийн томоохон байгууллагууд гээд бүхэл байгууллагуудаар аялуулж түүнээс цугласан хандваас Рио 2016 зуны олимп, паралимпийн наадамд оролцохоор эрх авсан тамирчин тус бүрт хишиг болгон бүртээхээр шийдвэрлсэн байна. Одоо Монгол улсын ерөнхий сайдын нэрмжит цомыг үндэсний хэмжээнд аялуулан цуглуулсан хандваас олимп, паралимпийн наадамд оролцох эрх авсан тамирчдад хишиг болгон олгох ёслолыг үлдэх гэж байна. За энэ хишгийг хүртэх тамирчдын төлөөлөгчдийг 4 тамирчныг өрн залъя. Лондон 2012 зуны олимпийн наадмын хүрэл медаль, бүхэн жилийн төрөлтөөний насан туршидын дэлхийн аваргын тэмцээний хошоо аварга Монгол улсын гавь тамирчин Соронзон Болдын Бацэцэг, Монголын буулгын спортын үндэсний шгшөөгийн гишүүн, буулгын спортын олон улсын хэмжээний мастер Ганхуйгийн Нандин Заяа, Хүндийн өргөлтийн залуучуудын дэлхийн аварга шалруулах тэмцээний алт мөнгөн медаль олон улсын хэмжээний мастер Мөнх Жанцангийн анх цэцэг, Бээжин 2008 зуны паралимпийн 13 дугаар наадмын аварга Монгол улсын Хөдөлмөрийн Баатар, Монгол улсын гавь тамирчин Дамдондгийн Баатаржив, олимпийн хөгжлийг дэмжих сангаас Монгол улсын ерөнхий сайдын нэрмжит үндэсний цомыг аялуулсан энэ хишгийн дээжийг Монгол улсын гавь тамирчин Бацэцэг тэглэн гардуулна. Энэ хишгийг Монгол улсын ерөнхийлөгч Захиагийн элбэгдэрж гардуулан өгнө. Олимпийн хөгжлийг дэмжих сангийн хандвийн хишгийг тамирчдын төлөөлөгчд Монгол улсын ерөнхийлөгч Захиагийн элбэгдэрж гардууллаа. Олимпийн хөгжлийг дэмжих сангаас санаачлан дэмжиж Монголын тамирч
хамтдаа зориулсан нэгэн сайхан дуу саяхан мэндэлж бид хамтдаа үлгийдэж авсан юм а. Энэ сайхан дууг дуулж олонний сонорт хүргэсэн Увертюр хамтлагийн уран бүтээлчдийг эрхэм та бүхнийхээ өмнө хүндэтгэн өрье. Яруу найрагч Эрдэнэ очрын шүлэг, Эрдэнэ хотын хөгжим бид
Монгол улсын өсвөрийн тамирчид Оросын улбаны улсын Саха улсын Якутск хотноо 4 жил тутамд нэг удаа зохион байгуулагддаг уламжлалтай Азийн хөгжил 2016 олон улсын хүүхдийн спортын 6 дугаар их наадамд 201 хүний бүрэлдэхүүнтэй спортын 18 төрөл амжилттай оролцож 14 алт, 9 мөн, 25 хүрэл нийтдээ 48 медаль хүртэж 37 орны баг тамирчдаас Оросын холбооны улс, Казахстан улсын багийн дараа 3 дугаар байрт шалгарсан амжилт үзүүлээд хэдхэн хоногийн өмнө эх орондоо хүрэлцэн ирлээ. Монголын өсвөрийн тамирчид өндөр амжилт үзүүлсэн багтам сайхан хуухайтаагаар өнөөдөр ах эгч нарынхаа үдих ёслолд оролцож байна. Мөн Азийн хүүхдүүд 2020 олон улсын хүүхдийн спортын 7 дугаар наадам Монгол улсад зохион байгуулагдахаар болсон билээ. Саха 2016 олон улсын хүүхдийн спортын 6 дугаар наадамд Монгол улсын өсвөрийн баг тамирчдаас хамгийн анхны медаль хүртсэн чөлөө төхөн октын 52 кг-ийн жингийн авраг Баян-Хонгор аймгийн өсвөрийн тамирчин Болд сайхны хонгор зулыг урьж байна. Болд сайхны хонгор зул Рио 2016 Олимп Паралимпийн наадамд оролцох ах эгч нартай хандан амжилт хүсч баярын өвөө хэлж Монгол улсын төрийн далбаг Сахагийн Азийн хүүхдийн спортын наадамд амжилттай оролцсон Монголын багийн ахлагч эрүүл мэндийн спортын яамны харьяа биеийн төвийн спортын хөгжлийн төвийн дарга Монгол улсын авиа тасгалжуулагч Нордсрынгийн жаргал сайханд гардуулан өгнө. Болд сайхны хонгор зул. Олимпикийн авраг ах эгч нарын маань амжилтын гараагаа эхлүүлсэн Оросын холбооны улсын Саха улсын Якутск хотноо зохион байгуулагддаг Азийн хүүхдүүд 2016 олон улсын 6 дугаар их наадмаас Монголын өсвөрийн шигшээ багийн тамирчид ариун их амжилттай 14 алтан медаль, 9 мөн, 25 хүрэл медаль хүртэж 48 медаль нийт хүрсэн Монгол улсынхаа нэр төрийг өндөр түргэн мандууллаа. Цаашид бид ах эгч нар шиг эх орныхоо нэр төрийг дэлхийн давтанд дурсгасан алдартай сайн тамирчид болох хүсэл зориг дүүрэн та нарыгаа Олимпийн их наадамд үдэх гэж байна. Ах эгч нар та нар маань Монгол улсынхаа төрийнхөө далбаг Рио де Жанейрогийн Олимпийн тэнгэрт олон удаа өргөн мандуулж ирэхийг өсвөрийн тамирчин дүүнерчин чин сэтгэл зүрхнээсээ хүсч сайн сайхан бүхний дээдийн өрөөлийг өргөн төвшүүлье. Ингээд Азийн хүүхдүүд 2016 их наадамд 14 удаа төрийн дулаан гიშгэлүүлсэн Монгол улсынхаа төрийн далбаг та бүхэндээ хүндэтгэн шилжүүлж өргөн барья хүлээн авна уу. Баярлалаа. Болд сайхны хонгор зул Азийн хүүхдүүд 2016 наадамд амжилттай оролцсон Монголын өсвөрийн тамирчдын амжилтаараа аруулсан энд алтан саяын бүт төрийн далбаг ах эгч нартаа гардуулах гэж байна. Азийн хүүхдүүд наадмын анхны алтан медалийн эзэн болд сайхны хонгор зул биеийн төвийн спортын хөгжлийн төвийн дарга Монгол улсын авиа тасгалжуулагч Нордсрынгийн жаргал сайханд гардууллаа. Энэ далбаг эрүүл мэндийн спортын сайд Олимпийн наадамд бэлтгэх үндэсний хорооны дэд дарга Олимпийн наадамд бэлтгэх ажлын эцгийн дарга Самбуугийн Ламбад гардуулан өгнө. Азийн хүүхдүүд 2016 наадмын багийн ахлагч эрүүл мэндийн спортын сайд Самбуугийн Ламбад дүүнэрийнх нь амжилтаар аруулсан энэ алтан саяын бүт төрийн далбаг гардуулан өглөө. Одоо бид бүхний хамгийн сэтгэл хөдлүүлсэн учирж байна. Эрүүл мэндийн спортын сайд Самбуугийн Ламба Риогийн Олимпийн наадам, Риогийн Паралимпийн наадамд гардуулах энэ алтан саяын бүт далбаг Монгол улсын ерөнхийлөгч Элбэг Доржид гардуулнаа. Монгол улсын ерөнхийлөгч цагаагийн Элбэг Дорж Монголын Олимпийн багийн Олимпийн тэнгэрт мандуулах энэ далбаг намруулж байна. Монгол улсын төрийн тэргүүн Рио 2016 зуны Олимпийн 31 дугаар наадам, Паралимпийн 15 дугаар наадамд оролцох багийн бүрэлдэхүүнд амжилт хүсээд инхүү Монгол улсын алтан саяын бүт төрийн далбаг Олимпийн наадамд оролцох Монголын багийн ахлагч, Монголын үндэсний Олимпийн хорооны дэд ерөнхийлөгч, Монгол улсын ардын эмч Жамбалын Хатанбаатарт гардуулан өгнө. Баяр хүргэе. Рио 2016 зуны Олимпийн наадмын тэнгэрт энэ далбаа олонтаа мандаж Монгол улсын баг тамирчдын амжилт ариун сайхан байх болтугай. Монголын багийн ахлагч тугаагардан авлаа. Монголын багийн
Тугч Монголын жудохийн үндэсний гишүүгийн тамирчин олон улсын хэмжээний мастер Баттулгын Тэмүүлэн багийнхан аглагчаас алтан саяын бутуга гардан авнаа. Монголын багийн тугч Баттулгын Тэмүүлэн баяр хүргэе. Монголын жудохийн үндэсний шигшөөгийн гишүүн олон улсын хэмжээний мастер Баттулгын Тэмүүлэн Монголын жудохийн тамирчид энэ удаагийн Олимпийн наадамд хамгийн олон тамирчин буюу 13 тамирчин Олимпийн наадамд ирэх аван оролцох юм а. Энэ өстөд Монголын жудохийн холбооны ерөнхийлөгч Монгол улсын гавь тамирчин Алтмаагийн Баттулга хүрэлцээрсэн байна. Туурга тусгаар улсынхан аз хиймрийг мандаж, тулган дасан галын дээж дүлийг мандаж, хүсэл бүхэн биеийн ерөөлийг дайж, хүн бүхэнд аз жаргалыг бэлгэлж, мөнхийн тэнгэртээ мөргөн залбирч, Монголынхан заяаг даатгаж байна. Олон медальтай Риогийн Олимпиас буцаж ирээрэй гэдэг ерөөлийг эрхэм та бүхэндээ өргөн дэвшүүлье. Эрхэм мөнгө зочдоо энд хүрэлцэн ирсэн эрхэмсэг хадагтай ноёдоо эрхэм хүндэт тамирчтай Монгол түмний минь сүлд дуулал болсон халуун илгэн нутаг дууг хамтдаа дуулцгаая. Бүх цэргийн дуугийн чуулгын уран бүтээлчид Зүрэхнээс уяатай энхри Монгол нутаг минь эсэхэс заяатай эрдэнийн алтан удагимэн цэцгийн шимиг тэтгэсэн цэнгэлийн хавралчд хаад мөрөн бодон дуган дуулч монх сардгэн мишэнэ Sevşoled hatsır nurik edbine bayç setegil dotrik arusvah hadung ezgen Олимпийн хөх тэнгэрт Монголын одод төгөж орчлонгийн буурал дэвжээ алтан соён бор гэрэлтэн домогт Чингисийн үр сад алдрын тавцан дээр инээмсэглэн оргилуун догдолын агаар хиймэр сүлмэн нисэлтгийн өлзий бэлэгтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Рио зуны Олимпиад оролцох нийт баг тамирчидтай амжилт хүсье. Эргэн уулзахын ерөөлийг өргөн дэвшүүлье та бүхэндээ. Энэхүү Рио 2016 зуны Олимпийн 31-р наадам, зуны Паралимпийн 15-р наадамд оролцох Монгол улсын баг тамирчдыг үдэн гаргах ёслолын ажиллагаа отголж байна. Одоо зураг авахуулах ажиллагаа үргэлжлэн амьдрал ус мэд өрсөн өнгөрөвч архив уул мэд цэндэрлэн үлднэ гэж сайхан үг бий. Үн хожид урсгалдан үлдэх үнэхээр дурсгалтай сайхан зураг өнөөдөр харуулнаа. За Олимпийн наадамд оролцох баг Паралимпийн наадамд оролцох багийнхан хүндэт зочдтойгоо хамтдаа дурсгалын зураг даруулна. За эзэнбог Чингис хааныхаа хөшөө зогсолбарын өмнө зураг даруулнаа. За Олимпийн наадамд оролцох үндэсний шгшөөгийн тамирчид асгалжуулагч бүрэлдэхүүний хамт эхлээд дараа нь Паралимпийн наадмын багийн бүрэлдэхүүн, дараа нь Паралимпийн наадмын багийн бүрэлдэхүүн
нийтээрээ хүндэт зочид төлөөлөгчдөөгөө Монгол Улсын ерөнхийлөгчдөөгөө Монгол Улсын ерөнхий сайдтайгаа урсгалын зураг даруулаарай. За эхлээд манай зуны олимпийн 31-р наадамд оролцох олимпийн багийнхан дасгал төлөөлөгчдийн хамтаар дасгал төлөөлөгчд албаны төлөөлөгчдийн хамтаар за дараа нь паралимпийн багийн тамирчид дасгал жуулагчид албаны төлөөлөгчдийн хамтаар